Боловсролын шинжлэх ухааны яамны сайдын 2023 онд хийсэн мэдээллээр Монгол улсад тгээс 18 насны 11,835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ба тэдний 8,228 буюу 69.5% нь боловсролын үйлчилгээнд хамрагддаг. Өөрөөр хэлбэл үлдсэн 30.5% буюу хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд удмын нэг нь боловсролд хамрагдаж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа гол шалтгаан нь багш нарыг сургаж бэлтгээгүй, сургуулийн орчин хүртээмжтэй биш, хангалттай төсөв байхгүй байгаатай холбоотой. Төслийн суурь судалгаанд хамрагдсан 75 багшийн 81.1% нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах арга зүй мэдэхгүй, 17.1% нь хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд хүндрэлтэй байдаг гэжээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Адина тэгш боломж төрийн бас байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд арга зүй заасан онлайн сургалтын платформ бий болгох төслийг 2024-өөс 2025 оны хооронд хэрэгжүүлж байна. Бид энэ хугацаанд тэгш хамран сургах боловсролын чиглэлээр ажилладаг 57 багш боловсролын мэрэгжилтэн танхимаар сургаж 9 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах онлайн сургалтын модулийг боловсруулж, зорилттой 30 сургуулийн 600 орчим багшийг онлайнаар сургаж байна. Энэхүү модулийг хэн ашиглаж болох вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж буй ерөнхий боловсролын багш ажилтан, аймаг дүүрэг нийслэлийн тэгш хамран сургах боловсрол харагдсан мэрэгжилтэн, насан туршийн боловсролын төвийн багш ажилтан, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилтан, эцэг их асран хамгаалагчид. Энэхүү модулаас та 9 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах арга зүй, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог, бодит байдлыг тогтоох, судалгаа хийх, сургуулийн дэмжлэгийн багаар ажиллах арга зүй, ганцаарч хэлсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, сурагчийн ахиц үнэлэх аргачлал, эцэг их асран хамгаалагчтай ажиллах арга зүйг сурах боломжтой. Түүнчлэн та дохионы хэлний анхан шатны видео хичээлүүд, Braille үсэг сурах зэрэг бусад хичээлүүдийг авч үзэх боломжтой. Хүүхэд бүрт чанартай боловсрол.